Сайн байцгаана уу сонсогчдоо. Яг одоо дэлхийн өнцөг боломбоороос намайг сонсон суугаа бүх сонсогчдоо өглөө өдөр арай мэндийг хүргэе. За сүүлийн дугаар дээр 7 хоногт 2 юм уу 3 дугаар хийгээд өгөөч гэж гуйсан сонсогчдоо зориулаад завтаа агаа дээр нэгэн дугаарыг бичихгээ сууж байна. За тэгээд мөн намайг нусаа татаад байгаа юм шиг ингээд татаад байна гэсэн энэ болохоор би амьсгал авах хэрэгтэй байдаг байхгүй юу? Манайхаа энийг ойлгоод өгөөч. Ямар хэцүү юм бэ? Хүн чинь ингээ юм уншихтаа амьсгал авах хэрэгтэй байдэн штэ. Тэрнээс ингээл дуржигнуулаад учиргүй ингээл уншаад их юм бол бас болохгүй. Та бүхэн ч гэсэн одоо микрофон юм уу, камер бичлэг тавьж агаад одоо ном бариад уншаад үзээрэй. Хүн заавал амьсгал авах хэрэгтэй болдгоо. За тэгээд уг нь миний одоо амьсгал авж байгаа дээр төвлөрөхгүйгээр одоо подкастынхаа утгыг ойлгоод чихээ тавиад сонсох юм бол уг нь өөрт нь хэрэгтэй л юм уншаад ах шиг л болтой байдаг гэж би өөрөө боддөө штэ. Бүр хэцүү үнэхээр төвхтэй сонсож боломгүй байвал тэгэл сонсохгүй орхиж л та заавал намайг сонсоол ингээл үзье ядаал тэгэл тэрэндээ одоо бачамдаал над руу бүр ингээд бичиж явах ямар ч хэрэгтэй юм тиймстэй. Бүр болохгүй бол тэр дээр 3 цаг байгаа. Тэрэн дээр дарахаар not interest гэдэг байгаа. Тэрэн дээр дарвал дахиж миний бичлэгүүд өөрт чинь харагдахгүй штэ. За тэгээд маш олон удаа би нусаа татах учраас уучлаарай ингээд зөвхөн үнэн ч сонсогчдод зориулсан дугаар байгаа шүү. Эхний цагтлыг эхлүүлцгээе. Энд би л бичихгүй бол миний найзын гомдол таалагдахгүй. Бүх хүн энэ тухай юу ч мэдэхгүй өнгөрөөд үрд мартж байгаа юм шиг санагдаад бичин суун. Хайрт найз минь энэ хорвоод 16хан жил амьдраад их зовсны эцэст үрд мөх явсан. Гэхдээ миний найз амиа хорлоогүй. Бусдад хорлогдсон юм шүү. Бид хоёр 1-р ангиасаа саяхныг хүртэл 10 жил үе зайгүй найзалсан. Түүнийг минь 6 настай байхад ээж нь хайж аваад 8 настайд нь аав нь хүнтэй суусан. Гэхдээ найз минь ээжтэй гомддоггүй байсан. Ээж минь явах хэрэгтэй болоод л явсан байх гэд нулимс цэлэгнүүлэн надад хэлдэг байсан. Ээж нь түүнийг минь аавд нь үлдээгээд явсан учраас нь аав нь охиндоо маш хайртай байсан юм билээ. Аавдаа 2 жил ирэхлээр л хойд их гэх хүн гарч ирээд тэр нь жирэмсэн болж гидсэнд нь хүү байгааг мэдээд аавынх нь аш тэр дороо л хувирсан гэдэг. Уг нь аав нь Солонгост ажиллах болоод охиндоо хайнтай гэд ихнэр авсан юм билээ. Гэвч тэр шулман миний найзыг гэрээс нь зайлуулчих гээд л их л үдсэндээ. Аав нь Солонгост ажиллаад хаяал ирдэг. Хаяахан нэг эрэхтэй ууралсан, уцаарлсан л хүн ирдэг болж. Шалтгаан нь ихнэр нь байн уцаар ярьж охиныг нь муулна, зохиож ярина. Олон давтамжтай яриад байхаар аав нь сүлдээ итгэдэг болсон байсан. Юмыг нь хулгайлсан, оройтож ирдэг, зодон хийсэн, худлаа ярьдаг гэдэл ёстой хэлэхгүйгээр муулдаг байсан. Гэхдээ амлаа найз минь юун зодон, юун хулгай хийх үнэхээр хүмүүжлтэй охин байсан шүү. Сүүлдээ нөгөө шулман аавынхын цалинг бүгдийг нь аваад аавд нь компаниас нь өгдөг хоолны мөнгнөөс өөр юу ч үлдээдэггүй болсон. Тэгээд тэр мөнгөөр нь тансаглаж брендийн хувцас авч зөвхөн өөртөө наана. Сар бүр тийм их мөнгө авч байж жаахан махч гэртээ авчихгүй. Өөрөө хоол захиалж идчихэд миний найзыг хүн гэж тоодоггүй байсан. Хаяа гэрт нь очихоор өмөх махч хөргөгчөнд нь байдаггүй байлаа. Найз минь аргаа бараад өвөө эмээгээс мөнгө авна. 5,000-10,000-ыг. Тэр үгээр ээлэг зүрх аваад 3-4 хоногтой харгална. Нэг өдөр над дээр уйлаад ирлээ. Яасны асуудал нөгөө шулман аав руу залгаад энэ хүүхдэд зайлуул би л ав хамт амьдарч чадахгүй. Эн чинь ийм тийм гээд баахан худал зүйл зохиолж хэлээд хэрэлцсэн гин. Тэгээд нөгөө шулман авах ихч рүү яриад хотлоо найзыг минь явуулсан. Тэнд очиод ямар их зовж шаналж намайг санаж байгаагаа яриад байлна. Аав эгчийнх нь нөхөр цагдаа. 3 хүү, 1 охинтой. Эгч нь ажил ихтэй өглөө гараад л орой ирдэг тул найз минь баг 2 хүүхдийг нь харна. Хүүхэд харж өглөө гээд сардаа 40,000 төгрөг цалин гэж өгнө. Тэгээд яг зарц шиг нь хоолыг нь хийж гэрийг нь цэвэрлэж 2 хүүхдийг нь харна. Том охин нь өдөржингөө хөвтнө. Сүүлдээ найзыг минь эгчийнх нь нөхөр охин нь зоддог болсон. Тэр аавах чинь юр юм хэлэхгүй. Нөхөр нь цагдаа болохоор ч тэрөө их дээрэнгүй харцдаг, чанга орилж ярддаг, согтуу ирэхээр найзыг минь зоддог болсон. Тэрнээс нь болж найз минь нэмээ өвөдөө хэлтэл аавах эгч рүү залгаад охиноо авъя гэсэн юм билээ. Даанч тэр авах чинь уурлаж
Би ажил ихтэй хүүхд харах хүн байхгүй. Битгий нялхруулаад байна атха. Тэгээд ч бид нар энд цалин өгч ажиллуулж байгаа гэж хэлээд явуулаагүй юм бэлээ. Энэ бүгдийг над руу чатаар бичнэ. Хаяа ярина. Би бүх зүйл ийм аимшигтай болон хувирн чинээс санаагүй. Нэг л өдөр найз минь өнгөрсөн гэх мэдээг би авлаа. Нас барсан шалтгаан нь бусдын гарт зэрэмдэглүүлж нас барсан. Хэн хийсэн тодорхой аав эгчийн нөхөр. Өөрөө цагтаа учрах хэргийн үйл явцад нөлөөлж аймаа хорлолт гээд хаах гэж үзсэн. Гэвч би бууж өгөлгүй тэмцэлдсэн. Миний 4 жил хайрлаж үргэсэн хөвгүүний минь аав мөрдөгч. Би очиод миний сайн найзын хэрэг нь хаагдах гээд байна. Та туслаач тэгээд ихэр татаад байсан. Найз бандын минь аав. За тайвшир миний охин. Аль дүргийн хэн дээр байгаа хэрэг вэ гэв. Би ч хэлсэн. Тун удалгүй шүүх шинжилгээний хариу нь гарлаа. Би сонсоод ухаан алдгаа шахсан. Амар нь хүчээр аригцуудгаж танигдахгүй болтлон зодож хүчиндээд боож алсан гэсэн. Хэдий боож алсан ч бас худганы олон шарахтай. Согтолтын хэмжээ нь бага гэхэд нь зүрх минь зогсох шиг л болсон. Ээж нь ирлээ, охиноо хараад. Миний охин ээж нь байна, сэрээрээ. Миний охин даарсан уу? Зүгээрээ ээж нь авч явна гэд цамцаа дээрээс нь хужаад гарын бариад. Миний охин босоод ирэлтээ. Ээж нь байна, 2 дүүлэн очие л доо. Ээж нь дүү нарт нь юу гэж хэлэх юм бэ? Миний охин сэрэлдээгээд уйлаад эхэлсэн. Үнэхээр өрөвдөлтэй байсан ч тэр хүн жаахан багт нь хаяад явсан штэ. Магадгүй хайж яваагүй бол ийм зүйл болохгүй байсан. Шүүх хурал болж гэмт хэрэгтэнд 28 жилийн ялыг өгсөн. Тэнд миний найз 16 наснда хизээч сэрэхгүй болсон байхад тэр 28 жилийн дараа ирэх чөлөөтэй болно. Болдгсон бол очиж алаад өөрөө шоронд нь орчмоор. Гэхдээ хэрэг шийдэгдсэн. Энэ л миний эцсийн ялалт. Тэр минь надад хоёлаа сургуулаа төгсөөд би дуучин, чи бүжигчин болно шүү. Тэгээд цалингаараа гэр аваад яг төрсөн ихчдүү шиг хамт амьдрна гэдэг байсан. Хэдий тэгж их зовсон ч тэр минь мөрөөдлөө огт хаяагүй. Үргэлж ноот харж бэлдээд хятадд 100% тэтгэлэг авч 18 нас хүрээд төгөлдөр хуурын ангид орох байсан. Амьд байсан бол одоо дэлхийн тайзан дээр дуулаад байж байх байсан. Хүний сайныг нь аваад мууг нь үлдээх юм да. Та бүхэнд сануулж хэлэхэд хамаатан ч гэсэн үр хөвгтөө битгий үлдээ. Юу ч болж магадгүй. Түүхийг минь уншиж өгсөнд баярлалаа гэсэн цаглыг нэгэн сонсогч маань илгээжээ. За үнэхээр харамсалтай гэр бүлийн салтаас болж хасар олон зүйл болох юм да. Ингээд дараагийн цаглыг эхлүүлцгээе. Энд бичвэл сэтгэл маань жаахан ч гэсэн онгоох болов гэд бичлээ. Бага наснаас минь л аав ээж хоёр охин хүүхдэж гэртээ байгээд гэрээс бараг гаргадаггүй. Цоорлоод явдаг байлаа. Хаяагаараа гарч тоглож байгаад аав ээж хоёрыг ирэхээс өмнө буцаад л хаяагаараа орчино. Намайг хэтэрхий барьж өсгсөн юм уу да гэж боддог. Гэр сургуулийн маршрутаас хазааж үзээгүй шахуу 18 настай охин анх нөхөртөөгөө танилцаад гадуур тэнэж олноороо найзуудаараа цугларч арх тамхи хэрлэж эрх дураараа байх нь тааламжтай санагдаж дагаж явсаар нэг л мэдхэд нэг гэрт орчихсон. Удалгүй жирэмсэн болоод амьдралаа эхлэв. Хамт амьдраад 10 жил болж 2 сайхан хүүгийн ээж аав болсон. Эхэндээ бүх зүйл сайхан байсан. Гэвч хадмууд гэж бүүзэгд хүн гэж хэлэхэргүй араатай амтан хүртэл хайрлах энерги сэтгэлтэй байдаг атал тэр хүмүүс зүрх сэтгэл гэж огт юм байхгүй. Юутай зүрлэхээч мэдэхгүй байна. Зүгээр л хүчрхийлэгчэд. Тэднийг олуулаа л да. Бүгд нийгэмшээгүй сургуульд сураагүй. Хамгийн дээд тал нь 4-р анги төгссөн. Тэр ах нь бүр 4-р анги төгснөөрөө бахархаж ярьдаг. Та нарыг бодвол сургуульд явж 4-р анги төгссөн боловсралтай шүү гин. Ихэнх нь л хулгайч аригчин дээрэмчин. Яг тэр гудамжныхаа зангаар өөр хүүхдүүдтэй минь бас надтай тэгж харцна. Би өөрөө тийм амьдрал төсөөгүй болохоор эвлэрч чадахгүй байгаа юм болов. Жишээ нь 6 настай хүүтэй минь ингийн үедээ хөөе лалраа пэмэн гэдэг үгийг байн ашиглаж харццгаана. За надтай бол бүр хэлхээс ч хэл халтармаар харцна. Муудалцахаараа бүр зодно. Би удаан төвчсөн. Өөр хүүхдээ бодоод эднэртэй амьдарч байгаа штэ гэд тиссэн. Сүүлдээ бүр маргалтахаараа хин дуртай барьж авч зодно. Нөхөр гих хүн, уугийн татгшоогоо дуугах хүн. Ирүүлдэ бараг амнаас нүг гарахгүй дууч султай. Согтуудаа бол бас л арслан бар. Гэхдээ надад гар хурж байгаагүй.
Саяхан хадмууттай нөхрийг эзгүй үед мөнгөний асуудлаас болоод том аргаан үсвэ. Ер нь бол мөнгөний асуудлаас ч биш. Нөхөр тэнэд алга болчихсон. Манай хоол ундгүй байсан учраас хэд хоног өөрийн аав ээж дээрээ очиж хүүхдүүдэд хооллож ундлаад гадуур авч гарсан зургуудаа юу ч бодолгүй фэйсбүүк дээрээ постлсан юм. Маргааш өглөө нь хүүхдүүдэд цэцэрлэг төгчгөөд гэртээ байж байтал хадам ээж улаан галзуу ороод ирсэн. Нөхөр бид хоёр хадмаас мөнгө зээлчихсэн байсан юм. Тэгсэн. Би нөгөөдөр мөнгө аав шүү. Хоол унданд оруулаад зугаалуулдаг их мөнгөтэй хүмүүс байна. Ээж аваасаа авч өг гэсэн. Би нөхрийг ирэхээр нь хэлээ тэр мөнгө ээж авд хамаагүй штэ гэтэл. Үгүй би чамаас л авна. Миний хүүд тэр мөнгө хамаагүй гэж арлаад элдв нэгээр хэлж эхэллээ. Өөрөөсөө бүр хизээч гэр бүлэрээ хоолнд ороодсон хүмүүс биш учраас тийм юмыг үзэж чаддгүй юм шиг байгаа. Үнэхээр сонин гэр бүл халуун дулаан уур амьсгал огт байхгүй, бүгд ууртай авцаартай, бөөн өвчин зовлон ярсан, ер нь их муу энергитэй хүмүүс. Хэрүүл үргэлжилсээр тисгийн аргагүй дарамжилсаар ойрлсоор л байлаа. Далд хөж яваа хүн шүү дээ. Үнэхээр ой гутмаар гараад явгот нь гялс хаалгаад өгчтөл шууд хаалга эвдэлж орж ирээд намайг түлхэж унгаад толгой руу цохиж гарсан. Унахтаа би маш хүчтэй савгдаад унсан болохоор хөвлийн хэсгээр хатгуулаад л явчлаа. Би 3 сар гарантаа жирэмсэн байсан. Буцаагаад цохоод авмаар л болдгийм билээ. Тэгээд шууд өвлийн хүүтэнд их чихрүүгээ бариатай эзгүй байсан гэрлүүн хүүхдүүдээ аваад хувцснуудаа аваад явлаа. Нөхөр гих хүн гэрээсээ гараад 7 хонож байлаа. Энэ нь надад зүгээр л хэвийн үзэгдэл болсон. Сарж алга болох үе би. Хаана юу хийж хинтээ явааг нь мэдэж байгаа болохоор сүултээ тоохооч байлсан. Тэгээд би тэр оройноо золовчихсан. Нөгөөдөр нэмлэгээс гараад байж байсан чинь нөхрийн баг дүүгийн ихнэр залгаад нөхөртөө зодуулаад сэтгэл санаа хэцүү байна. Уйлзаж юм ярьж сууй гэв. Бас жирэмсэн 6 сартай эмэгтэй. Бид хоёр уулзаад нэлээд ярьж сууж байгаад нөгөөх маань нөхрөө дуудав. Ирж ав гэд. Гэтэл ирээд үгийн зөрөөгөө шууд намайг зодов. Ээжтэй нь маргалцсан гих шалтгаанаар амар зодчоод өөрийн 4 цагт машины минь нэг юмыг салгаж аваад асгааргүй болгоод хаяад явчихсан. Надад таксины мөнгө байхгүй хүмүүс рүү залгаж бүтэн 4 цаг хүүтэй машинд уйлаад л суугаад байсан. Нэг мэдсэн 2 хөл мэдээгээ алдаад эхэлсэн. Хүлдэж байгаа юм шийдстэй гэд шууд машинаа төгжиж тэнд нь орхиод зам дээр гар өргөж машин зогсоогоод үнэн учраа хэлээд гуйгаад гэртээ хүргүүлсэн. Дөнгөж зулбсан хүн чинь маргааш нь гэдэс хөөгөөд өнөө маргаашгүй төрөх гэж байгаа хүн шиг л болчихсон. Хамаг бие өвдөд хөх чинрээд уйлсаар байгаад нүд минь нээгдэхгүй болтлоо хавцсан. Зүгээр л хөчгмээр санагдсан. Ахижлийн хүмүүстэй харьцахгүй юм шүү гэд өөртөө амлаад нөхөрч уушлалт гуйсаар байгаад их чин гэрт хамт амьдарсан. Гэтэл одоо ажилдаа явсан хойгоор хүүхдүүдийг минь авч явчихад өөрөө ирээд ав гин. Аавах гээд очихоор үг хэл амаар дарамжилж нийлж задах гин. Би үнэхээр тэсэхгүй нэ. Одоо болсон хангалттай. Нөхөртөө ч хэлсэн хүний төвчээр барагддаг бол минийх барагдчихад байна. Энэ амьдралыг дуусгамаар байна. Хоёлаа салъя гэтэл юусоо явахгүй юм. Яах ёстой вэ? Тэр хүмүүст гомдол гаргасан. Яаж шийдвэрлэх юм бол өмнө нь бүр зөндөөл юм асуудлууд болж байсан. Бүгдийг нь бичингэвэл бүтэн 5 цаг сууж бичих үз. Хамгийн сүүлийн кейсийг нь л бичлээ. Ээж нь бүр анх намайг бэр болоход нэг хүнтэй байсан. Дараа нь дахиад өөр хүн дагуулж ирээд амьдарч байгаад дундуур нь хадам хавтаа буцаж нийлээд хамтдаа амьдарч байгаад бурхан болсныхан дараа буцаад нөгөө хүнтэйгээ амьдарч байгаа. Тэгсэн мөртлөө гэр бүлийн найзууд байсан хүмүүсийн ихнэр нь хорт хавдартай болоод гэрээсээ ч гарч чадахгүй болсон байхад нөхөртөөгөө хардаад би энэ хоёрыг хамт хонж явах нь нүдэрээ харсан гэд байвал яах вэ? Гал хүрэх гэж байгаа хүн гэж боддоо юу гэж нэм бүү мэдээ. Тэгчээд намайг өөр шигээ бодож байн худлаа орон үндэслэггүй ярьж гүтгэн. Тим чиртээ явсан машинд хамт байсан гэх мэтэр ярина. Тэр аимшигтай хүн тийм юмыг нүдэрээ харсан бол хажуугаар нь дууг өнгөрлөө юу? Эцэст нь охтууд минь над чиг битгий юм тэнэг төвчээртэй байгаарэ. Анхнаасаа ар гэр ах дүүсийг нь илүү хараарай. Ах дүү нэгтэр нөхөртөөгөө яаж харьцаж байна гэдгийг нь судал. Хүргэн бэрүүтээр нь яриул тэгж байж суугаарай гэж хүсье. Баярлалаа гэсэн цаглыг нэгэн сонсогч маань илгээжээ. Загтал бичсэн сонсогчдоо баярлалаа. Уншсан чинь нуруу хүүт дагаал явчлаа. Тэгэл 9 шидийн л хадмууд байд юм шиг байлээ. Тэгээд ер нь бол аимшигтай хадмуудаас аль болох холхон байгаад холбоогоо тасалсан дээр байх гэж би боддөө штэ.
Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Энэ цагтл хаших өдрийн мэндийг хүргэе. Би одоо 28 настай. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Саяхнаас танай подкастыг сонсоод өмнөх амьдрал маань нүдэнд харагдах шиг л боллоо. Миний энэ туулсан зүйлсийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Би л дотроо хадгалж явсаар өдийг хүрсэн зүйлс шүү. Ийм залуу наснда яасан ч юм тулаад ирсэн юм дээ гэж өөрийгөө хараад өрөвдөж хайрлаж суун. Том болж нас нэмэх тусам хүмүүсийг болоод өөрийгөө уучлах сэтгэл нэмэгдсэн. 10 жилдээ би уг нь их том давхраатай алыг нүдтэй хөөрхөн охин байлаа. Гэхдээ манай ангийнхан намайг бүлцэн гэж хожигддаг байснаа нэг сонин шүү. 6 дугаар ангид хөөрхийн миний зовлон хуваалцах гэж төрсөн юм шиг л найз минь шилжиж ирлээ. Их хөөрхөн охин, турахай, өтгөн шулуун өстэй, монгол хэлэндээ ч сайн. Би бол монгол хэлэндээ муу, гэхдээ математикт дуртай. Тэгээд хэлний хичээлийг найз, мат физикийг бигээд сайхан хулаад явдаг байлаа. Бид гуруулаа найзлна. Сургуулийн хамгийн хөөрхөн охид хувцсны загварыг бараг л тодорхойлох хэмжээний. Манай хоёр лөө өөрийн сургуулийн гэд бараг харсан хөвгүүн болгонгүй. Би тэр хоёрын хажууд жаахан бандгаар дуу. Гэхдээ 50 кг-тай л байсан. Тэдний чин үргэлж надаас 10 кг-аар бага. Би яг гадаад хүүхнүүд шиг биетэй. Бэлхүүс нарийнхан гой бүхс том болохоор манай сургуулийн дээд ангийн ах нар миний араас явхдаа өвзөг сайхан бол зүс сайхан гэдэл дуулаад явна. Би хичээж өгөхөө шахаж дээлтэй явдаг бол хинч миний бүксийг харахгүй дээ. Хичээлийн дөрөм туцас дээл болоосаа гэж мөрөөддөг байлаа. Ийм 3 охин нийлдэг болж 10 дугаар ангиасаа зовлон эхэлсэн юм да. Урт төстэй найзгаа охиноо, нөгөө найзгаа мөнгөө гээд явъя. Гурлаа ядуу айлын хүүхдүүд, охиноо маань айлын хинц хүүхэд сумаас төвд ирж төрсөн их чигээ гэрт амьдрна. Мөнгөгийн гэрийнхэн хамаатны их чигээ хашаанд амьдардаг. Нөгөө хоёр маань их нийлнэ. Нэгнийхээ гэрт очиж хонн энтергээд би яах вэ? Ээж минь намайг хизээж гадуур хонуулахгүй. Их чанга. Шууд алан зодн хараа нь уурлна. Гарт таарсан бүх зүйлээрээ заддаг байлаа. Хутгал битээ гартанд таараасаа гэж би боддог байсан гэдэл бодчих. Би чашрахгүй гадуур хийсэн. Гэртээ орохдоо жижиг чулуун амдаа хийн, үсний үзүүрээ зангидна. Бараг л дом хийж байж гэртээ ордог байлаа. Ээжийн зүв байсан. Тэр хоёр маань мөнгөгийн гэрт хоноод цуг хичээлдээ яваад нэх гоё хатаархмаар байдаг байлаа. Тэгсэн нэг өдөр охиноо маань хичээлдээ ирээгүй. Асуудал өөрөөсөө 12 илүү 13 насны зөрөөтэй мөнгөгийн төрлийн ахтаа ирэхэд хөдөө хамт явчихсан байсан. Тэр хүн нь их мөнгөтэй л юм гин. Сүүлдээ охиноо маань жирэмсэн боллоо, ахууллаа. Дараа нь нөгөө өөрийнхөө төрөл борлох манай мөнгөтэй бас унтчихсан болж таарлаа. 10 дугаар ангийн хүүхдүүд шүү дээ. 11 дугаар ангид орсон жил ахаа. Нэг өглөө нөгөө ах охиноо хоёр бодолд байна. Чи хальт ирээч гээд би ч очлоо. Бид хоёрт арх авч өглөө 2 3 татаал нэг сэрсэн. Би бас тэр хүнтэй унтчихсан байсан. Гэхдээ би тэр хүнтэй унтах үедээ юу ч мэдрээгүй болохоор тэр тухай ортас мартахыг хүссэн. Нэг сэрэхэд нэг талд нь би, нөгөө талд нь манай охиноо, голд нөгөө ах, гуруулаа хувцсгүй. Бид хоёр тэр ахын гарыг нэг нэгээр нь дэрлэлцэн унтаж байсан. Би бүр шок. Яахаа мэдэхгүй тэгээд яаж тэндээс гарсан, юу болсон гэд юу ч санахгүй байсан. Ямар ч байсан ээжийг ирэхээс өмнө л гэртээ ирсэн байсан. Дахиж бид гурвын талаар хоорондоо яриагүй, юу ч болоогүй юм шиг л явсаар. Би бинээсээ нуугаад байсан юм байлээ. Охиноо маань ирэхэд л байсан 2 3 жил болсон баха. Тэр хүн үе салхинд гарах нэрэлэр бид гурыг байнга дагуулж явна. Би гадуур хонож болохгүй болохоор дандаа өдрийн цагаар дагаж явна. Тэр гурав тэгээд энт тэн хоноол явна. Би өдрөөр явдаг байсан ч гэсэн хөгшин хүний санаа бол санаа л байдгийн байлээ. Тоглоом шогломоор оролдоно, өөрийгөө магтана. Танаа үеийн байдарах жижигхан, минийх том гээл. Төрүүлж хардаг нь би болохоор тэр хоёрын барыг нүдэн дээр намайг оролдоно. Гуруулаа найз гэсэн нэрэн доор нэг залууд ашиглуулж явснаа мэдээгүй. Энэ хүн болон найз хоёрын талаар, бас бид гурийн талаар бичүүлэх ёстой кино шиг зүйл болно. Удалгүй би анхны артаагаа үерхэж эхлэв. Өвлийн шөнө надтай уулзах гээд гэрээсээ алхасаар ирнэ. Би нууцаар гарч уулзна. Тэгээд л босоод явна. Өдөр болгон ирнэ. Би аав ээж хоёрын хамгийн дуртай олон ангитай киноны үеэр гараад уулзна. Гудамдаа зогсож байгаад л кино дуусаал бол шууд гэртээ орно. Манай найз банд ээжээс сүнсгүй байна. Шууд цухтаана. Би ч угаасаа загнуулт сураагүй юм биш тоохооч байсан.
Нэг өдөр манай гэрийнхэн байхгүй, найз залуу бид хоёр манай гадаа уулзч байгаад манад орохоор болоод хамтдаа хэвцэн юм. Кино үзэж байгаад анх удаа би битэйгээ ойртоод хин хэнийг анхных нь болж билээ. Гэхдээ би одоо бол баяртай байдаг. Тэгээгүй бол хөгшин хүнд өгөх байсан. Эцэст нь охид минь өөрөөсөө ах өнгөтэй үнтэй битгий уулзаарай. Чиний залуу насыг цаг хугацааг чинь сорно шүү. Ах хүний санааг бол хизээч гүйцэхгүй. Өөртөө хайртай, өөрөө ч хайртай хүндээ л өврөө нэгээрээ. Тэгвэл чи үлдсэн насандаа харамсахгүй амьдрах болно шүү. За гэсэн цаглыг илгээсэн сонсогчдоо баярлалаа. Олон охтууд маань бас сонсож сургамж авсан байх гэж найдаж байна. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөх гэж байна. Та бүхэн минь комент хэсэгт байгаа линкэн дээр дараад л цагтлаа илгээгээрэй. Та бүхнийхээ цагтлыг авахта үргэлж баяртай байдаг шүү. Мөн subscribe дараад дэмжиж өгөөрэй. Нэгэн комент бичгээд л манай сувгийг та бүхэн минь дэмжиж гин гэсэн үг шүү. Ингээд дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Bye.